Дараагийн мэдээлэл тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хавдар өвчнийг даван туулах чадварыг 35% нэмэгдүүлдэг бол хавдрын тахилдаар 37% сэргийлдэг болох нь судалгаагаар тогтоогдсон байна. За гэвч дэлгэцийн хэрэглээ нэмэгдэж байгаагаас үүдэж бүх насныхны дунд хөдөлгөөний дутагдал хавдар өвчин үүсгэх хүндрэх гол шалтгаануудын нэг болж байгааг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Иргэн Нарантуй одоо 70 настай тэрээр 2025 оны 5 сард хөхний хорт хавдраар онцлогдож 11-р сард хагалгаанд оржээ. Түүний хувьд хавдраар онцлогдохоос өмнө дасгал хөдөлгөөн тэр бүр хийдэггүй байжээ. За харин одоо өдөр бүр нэг цагийг дасгал хөдөлгөөн сэргээн засах эмчилгээндээ зарцуулж тогтмол алхдаг байсан байна. За хэрэг тэрээр эрт залуугасаа хөдөлгөөн хийж хэвшсэн бол энэ өвчнөөр өвчлөхгүй байх боломжтой байсан гэдгийг хэлж байсан юм а. Эмчнэр хэлж ийсэн. Та сэргийн засахад яваарай л гэжсэн. Тэгээд яг дураараа бид нар ч одоо хаашаа мэдээ тэгээд дураараа болохоор гайгүй болчихно. Тэ? Би ингээд айгүй сайхан болж байгаа. Тэгээд гайгүй болчихно гэж бодоод энийг ерөөсө тоохгүй байж байгаад гараа бас жоохон хөндрүүлсэн. Хөдөлгөөн гэдэг чинь маш чухал юм байна. Одоо жишээ нь ингээд хавдартай хүн гэлдэг чинь өдөрт доотлон 5000 алах хэрэгтэй гэж байна шүү дээ. Тэрийг бид нар ерөөсө мэддэггүй. Одоо тийм болохоор заавал өвчин тусгал хөдөлгөөн гэж яхаар өдөрт бүр тогтмол алхаж байгаараа хүүхдүүдээ л гэж зөвлөмөр байна. Дэлхийн хэмжээнд нас баралтаар тэргүүлж байгаа өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлд хөдөлгөөний дутагдал илүүдэлжин голлох шалтгаан байсаар байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өдөрт 10,000 алхалт хийж 7 хоногт 120 минут эрчимтэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. За гэвч дийлэн хэрэгэд амьд тулж ажиллаа хийж чадахгүй төрсэн тохиолдолд эмнэлэг бараадж байгааг салбарынхан хэлж байлаа. Үйл ажиллагаанд таслалтгаар ингээд гүйж очиад үзүүлчихдээ шүү дээ тий. Гэтэ бид нэр хамгийн их тестдэг хамгийн их ингээ анзаараад байгаа хэрнээ ингээд үл ойшоо гэдэг зүйл бол яс балчингийн өвдөлтүүд баггүй юу? Яс балчингийн өвдөлт өгөөд байна гэдэг бол та хөдөлгөөний дутагдал үүсээд. Яс балчингийн өвдөлтийн энгийнээр хэлэх юм бол хүзүү хөшөх. Тий. За гар хөдөлгөөн хийхэд тий ямар нэгэн завөр илрэх, за удаалахад одоо өгцөг орчимч юм уу хөл рүү дагаж бадаарч өвдөх шилбэний ирээн булчин миний чангараад ах юм гэлдэгдэг те. Эдгээр бол ингээ яс булчингийн завирууд байхгүй. Бидний амьдарч байгаа энэ нийгэмд дасгал хөдөлгөөн хийж гэр бүлдээ гаргах цаг зав хомс байгааг бүгд хэлдэг. За гэсэн хэдий ч утас дэлгэх зүсэх нь нэмэгцээр байгаа нь хөдөлгөөний дутагдал илүүдэлчин за эцсийн дүндээ хавдар өвчнөд хүргэх гол шалтгаан болж байна. За иймээс томчууд өөрсдөө дасгал хөдөлгөөн хийж үр хүүхдтэй үлгэрлснээр зөв дадалтай эрүүл ирээдүйг зохицлооход чухал нөлөөтэй юм а.